Манай дөрөнд хараад байна. Өнөөдрийн уншдагны маань сэдэв бол тэр хүн намайг сонгох уу? Танд ямар нэгэн эргэлзээтэй мэдрэмж төрүүлж байгаа хүнээ бодоод сонголтоо хийгээрэй. Нэгдүгээр бүлэг Гулбар Шарунгийн лаа. Нэгдүгээр бүлгийн хөзөр. 2 Чирнэл Ягаангийн лаа. 3 Цэнхэрөнгийн лаа. 3 өнгийн лаанаас юм уу? Харж байгаа сонголтоо. За, нэгдүгээр бүлгийн уншлага дарая. Англи хэлтэй муурлаар энэ уншчихсан. Бууж өгөх. Заримдаа бид амьдралдаа шинэ зүйл орж ирэхээс өмнө бид хуучин зүйлээ орхих хэрэгтэй байдаг. Тэгээд яваарэ. Тийм бол одоо бүгд чинийх болно шүү. Мессеж өгч байна толгой зур дээр маань. За. Үзүүлж байгаа хүн эрэгтэй хүн байгаа бол эрэгтэйлэг нэрхтэй маш тийм дайчин миний төлөв явдаг тийм төрлийн залуу багшиг байна. Тэр маш тийм эрэгтэйлэг нэрхтэй юмыг дагаж биш сөрж явдаг. Эмэгтэй хүн үзэж байвал эмэгтэй хүнийг үзүүлж байвал тэр эмэгтэй чинь маш тийм хүчтэй өнгөөр амьдарч чадна гэдэг төрлийн хүн багшиг байна. Тэгээд хоёр магадгүй өмнө хасын харилцаанд байсан. Харилцаа чинь нэлээд сайхан байж байгаа. Өндөр чинь хүн орж ирсэн. Чиг байна. Эмэгтэй аль нь болоор нь өөр хүн орж ирээд сайхан байсан харилцаа байхгүй болоод нөгөө хүн чинь өөр хүнийг явцсан юм шиг байна. Гэтэ яг бүр хүмүүсийн явсан мэдрэмж өгөхгүйгээр чамайг байнга сонголттой байлгадаг. Чи ирээдүг рүүгээ харах уу эсвэл энэ хүнийг хүлээх үү гэдэг дээр байнга гацалттай. Магадгүй энэ хүн өөр хүнийг сонгоод явцсан мөртлөө чамайг ч гэсэн амьдралаас явуул. Нөгөө нэ хит их хүлээгээд одоо болж байгаа бүтэж байгаа зүйлээ харахгүй. Энэ боломжууд гарч ирэхээр байгаа хгүй. Тэр толгой зур дээр гарч ирснээр ч гэсэн харахад чамайг гэхгүй өөр хүнийг сонгоод явсан хүнийг тавиад явуулаа. Энэ хүн одоо чамд ямар нэгэн эргэлзүүлэхээр те чамайг хоёр сонголтын дунд заагаад байгаа бол чи энэ хүнийг те
тавиад явуулсан зүгээрээ гэх юм бол чиний амьдрал ингээд шинэ боломжтой одоо шинэ ажлын боломж ч юм уу хайр сэтгэлийн боломж шинэ боломжууд ингээд байгаа байхгүй юу? Тэрийг чи олж харахгүй магадгүй ингээд ажил төрөлцөн ч юм уу болоод байгаа зүйл дээр ерөөсөө нөгөө нэг тэрнээсээ нэг амар айгүй сайхан сэтгэлийн таашаал гоё зүйлээр сэтгэл санаа тогтворгүй хэцүү байгаа мэдрэмжэн дээр бид их төвлөрөөд байгаа юм шүү дээ. Ингээд орчлон ертөнд өөрт чинь ингээд бүх зүйлийг ингээд одоо ингээд дэлгэд тавьсан тий. Дан ганц нэг хүнээс чиний амьдрал хэдийг шалтгаалаад байгаа. Ганцхан хүнээс өөрийгөө болоод хэтэрхий ингээд тэр хүнд хэтэрхийг автаад нөгөөнийхөө тухай хитэх бодоо тий өөр бусад болж байгаа зүйлүүдийг хитэх харахгүй. Нөгөө хүндээ төвлөрөөд тийм байдалтай байна. Тэгэхээр тийм битээ байгаарай. Энэ хэцүү байгаа байдлаас гарвал айгүй сайхан шинэ боломж алгаад тосоод тий чи ямар вэ? Чи одоо юу гэсмээр вэ тий? Тэр чи ингээ өгөхөр байна. Чамайг ингээ байнгын хоёр сонголтын донд гацаадаг. Ерөөсөө л ингээл амар эргэлзүүлсэн байдалтай чамайг байлгаж байгаа байхгүй юу? Тэр ингээд сонголт хийх гээд эргэлзээд байвал магадгүй энэ миний ерөнхий уншлага танд хэрэг болох байх тий таныг бүр мөсөн сонгоогүй хүнийг тэгээд ах биш урагшаа хараад тий өнгөрсөн рүүгээ биш ирээдүрүүгээ хараарай. Хүний төрсгөлөөсөө тавиулж авах хэцүү байдаг. Тэрээс эдгэх зүйл юм бол цаг хугацаа. Тэгээд бас та одоо өөрийгөө бас эдгэх хэрэгтэй. Гэр бүлдээ эцэг эхтэй өөрийнхөө ойр дөрний хүмүүст жоохон анхаарал хандуулах хэрэгтэй юм шүү дээ тий. Тэрхий одоо тэгээд бас өөрийгөө хайрлах тал дээр 90-40-оос аягүй сайхан гэрэлтэй байхгүй. Ажил төрөлчөн болохгүй бүтггүй хэцүү байгаа юм байхгүй. Ажил төрөл мөрөл дээр ер нь ажиллаж аягүй дэжгүй сайн бүтдэг. Гэтэл ингээл хоёр сонголтын голд яг уу ирчих юм болоо энэ хүнтэй уулзаад өөр хүнтэй байж идэл гэл сэтгэлийн шархандаа л хит баригдсан нөгөө л нэг тий хүнээ хит их хүлээгээд өөрийгөө хэтэрхий хориод байгаа юм шүү дээ. Хэтэрхий гүн шаналсан шархандаа хит их авцсан тэрэндээ тий өөр бус зүйлийг амарч харахгүй юм шүү дээ. Битээ тэгэрээ. Саналсан мэдрэмжэндээ хэвтээд байлгүй тий. Гэр бүлийнхандаа цагийн өнгөрөө гарч ор тий. Маш их зүйл бодож юм. Хэрвээ энэ хүнийг тавиад явуулж чадах юм бол бүр энэ хүнийг тавиад явуулж чадвал нөгөө сайн он гарч ирэхээр шүү. Ерөөсөө гарч ирэхээр юм. Сэтгэлээсээ тавьж явуулаад ирэхгүй байгаа хүнийг хүлээж суухгүйгээр ердөөсөө л тий яг өнөөдөр энэ үтсэн одоо мэрэгчин таны хайр сэтгэлийн тал дээр таарж байвал тэр хүн таныг сонгохгүй, тань дээр эргэж ирэхгүй. Тэр хүн таны хажууд байх ёстой ч хүн биш байна. Таныг илүү сайхан хайрлаж, таныг амар тайван байлгаад
сэтгэлийн шарах агуулахгүй таныг эргэлзээтэй хоёр сонголтын гол гацаахгүй тийм нэг хүн таны амьдрал ирээдүйд чинь гарч ирэхээр байна. Яг одоогийн мэдрэмж авсан дурлалаас ч илүүгээр таныг илүү их хайрлаж, илүү их нандинж тэ тэр хүн таны амьдралд гарч ирэхээр шүү. Тэгэхээр төрхөн пауз аваад за бүх зүйл дээр угаасаа ялна гэж байхгүй тийм. Тэгэхээр одоо байгаа энэ мэдрэмжээ за тий энэ хүн надад ямар нэгэн сургамж өгөх гэж ирж байна гэж бодоод бууж өгөөд дараагийн тий өнгөрснөө хойноо үлдээгээд ирээдүг рүүгээ явбал ирээдүйд чинь илүү сайн хүн байна. Илүү таныг хайрлаж тий илүү таныг өөр хинээс ч мэдэрч байгаагүй тэр сайхан мэдрэмжийг өгөхөөр хүн таны амьдралд гарч ирэхээр шүү. Тэгэхээр бусдыг гэсэн сэтгэлээ одоо ингэж байгаа тайлбар өөрийгөө ч гэсэн маш их хайрлаарай. Тэгээд нэгдүгээр бүлгийн сонгосон хүмүүс маань сэтгэлдээ байгаа хин нэгнийг хүлээж байгаа бол тэр хүнээ яг одоо тавиад явуулаарай гэж би чи сэтгэлээсээ хүсэж байна. Наа хүн чинь тань дээр эргэж ирэхгүй. Энэ бол онцгүй юм уу хариулт ерөөсөө биш. Та тэр хүнээс амьдралаа сурах ёстой хичээлээ сураад дараагийн хүндээ тань тийм маш нэг сайхан хайраар хайрлах тийм хүн тань дээр гарч ирэхээр байна. Өндөө олон боломж таны амьдралд нээлттэй байна. Тэр болгоныг хараад босоод яваарай. Тэгээд нэгдүгээр бүлгийнхаа сонголтыг хийсэн хүмүүсийн уншлагын түрээд өндөрлөж байна. Баярлалаа, баяртай. Хоёрдугаар блог. Нэгдүгээр гарч ирсэн өдрнөөс олоод жоохон сонирн болчлоо. Уучлаарай. За хоёр дээр бол маш гоё мессежийг өгсөн байна. Таны бодож байгаа, таныг сонгох болов гэд хүлээж байгаа хүн чинь одоо таны сүнсний хань байна. Тэр хүн таныг бараг те чиний хайртай хүн чинь чамд сонгохоос өмнө хоёр сүнс чинь аль нэгнийгээ таньсан. Тэгээд одоо удахгүй ерөөхдөө бие махбодороо угаасаа нэгнийгээ гин угаасаа хоёрын сүнс чинь нэгнийгээ таньсан байна гэсэн мессеж гарч ирж байна. За эмэгтэй удаж байвал нөгөө залуу ажлын нэг нэлээд амжилттай санхүүгийн асуудалгүй нэлээд ер нь тийм хөдөлмөрч баг өөрийн чадлаар тийм айгуу тийм амьдарч яваа тийм шиг харагдаж байна. Эрэгтэй хүн үзэж байвал маш сайн хөдөлмөрлж юм тий. Гэхдээ айгүй сэтгэл ятарж байна. Одоо ажил төрөлчин болоод байгаа юм шиг мөртлөө. Тэнцэнээсээ ерөөсөө сэтгэлийн таашаал гой сайхан зүйлийг авахгүй. Яг нэг юм хэмжээтэй биш. Нэг бол амар сэтгэл, нэг бол айгүй тийм сэтгэл санаа сайхан байдаг, нэг бол айгүй сэтгэл санаагаар ундаг. Сэтгэл зүйчин яг одоогоор бол тийм байдалтай байна. Гаднаас ч харахад бол ингээл бараг болохгүй бүтэхгүй зүйл байхгүй юм шиг харагдаж байгаа юм шиг мөртлөө дотроо бол айгүй их ингээд
өөртөө тэмцэлцдэг. Зарим үед тэрхээ болохгүй зүйлийн араас хүйцэлдэг байдаг гэж магадгүй. Юмны хэмжээ хэрэгтэй байна. Тэгээд сэтгэл зүйн байдал бол юм байна. Энэ зүйлийг хэмжээг нь тааруулаад одоо юу гэдэг юм бэ? Магадгүй жоохон өмнөх хосын ярилцаанд ч юм уу, өмнө жоохон шар хавцсан ч юм уу. Эсвэл маш их хичээж амьдарч ирж одоо цуглуулсан зүйлээ буруу үнтэй суугаа өрөн дараа ийчих ч юм уу. Жоохон ингээд зарим нэгэн зүйл аюу айтайхан байцсан зарим зүйлд ингээ өөрийгөө барьцдаг төрлийн тийм юм байх шиг байна. Тэгэхээр аюу сайн ярилцах хэрэгтэй. Тэгээд ямар нэгэн зүйл дээр одоо юу гэдэг те ямар ч хамаагүй аргаар ялж ээж тайвшрал авдаг ч юм уу те. Тийм их төрлийн одоо нөгөө тэр хүн чинь тийм юм байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр хүнтэй ярилцаа доторхын ингээ нэгээд те таныг арай бүрэнгүүд яг таньж амжаагүй. Тэгээ магадгүй ингээ эргэлзүүлэх зүйл байгаа. Дахиад илүү жоохон шалгаж үзэх хэрэгтэй юм шиг тгий санагдаад. Та энэ хүний өмнөх сэтгэлийн шарах ч юм уу эсвэл ямар нэгэн эргэлзээд байгаа те. Ингээд айгүй бит хоёр хамт сайхан байж агаад хэцүү болчвол яана. Магадгүй ингээд хөрөнгө ажил төрөлтэй тийм болохоор одоо юу гэдэг те мөнгөнд дуртай хүн байвал яана ч юм уу те буруу хүн сонгочихвол яана гэдэг хүн чинь маш их айж байна. Тэгэхээр тэр эргэлзээг нь тайлахын тулд та одоо тэр хүнтэй яг л нэг юм хасан дүрсэн эмэгтэй шиг биш те хойлохнаа байх та одоо юу гэдэг юм хүүхэд шиг гинэн хонгор тэр зангаа үзүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл тэр хүн танд ерөөсөө л байдгаа барьж ирэл ерөөсөө за энэ хүн муу юм байна гэл ерөөсөө хамаг байдаг зүйлээ бариад тань дээр ирэх нэ. Тэгэхээр арай нөгөө ойлгож амжаагүй магадгүй те одоо жоохон онцгойгоор хэлэхэд жоохон санаатай хитрхи хашир тийм төрлийн хүн байна энэ хүн чинь. Тэгэхээр ингээд өөрийгөө жоохон ойлгуулах төвчнээ те яг нэг юм жүжиглэлт биш энэ хүнд амар юм жинхэнэ чин үнэн зүйл хэрэгтэй байгаа байхгүй. Түүнээс одоо яадаг те яг үндэ амар гоё сайхан эмэгтэй амар сайхан залуу гэхээс илүү хань олох хүн хэрэгтэй байгаа. Яг л одоо өөрийг нь ойлгох те өөрийг нь баг олсон зүйлийг нь хамт те бүр илүү өсөж өрчлөөд явах тийм сэтгэлтэй хүн энэ хүн хайж байна. Тэгэхээр та үнэхээр энэ хүнд оролцсон үнэхээр энэ хүнд хайртай тэгэхээр энэ хүнийг өөр дөрөө ирээсэй үнэхээр энэ хүнтэй хос болёо гэд тэгэж бодоод байвал нөгөө хүнийг хүлээж суух биш бас нэг жоохон үйлдэл хэрэгтэй байна. Та ингээ өөрийгөө сайн мэдрүүлж чадаагүйгээсээ болоод магадгүй те боломжийг олж харахгүй ингээ болохгүй мэн үү. За энэ угаасаа ингээд намайг гэхгүй байгаа юм байна гэсэн тийм мэдрэмж аваад байгаа байхгүй. Энэ хүн таныг огт гэхгүй байгаа биш. Зүгээр л энэ хүн жоохон хашир баггүй юу. Магадгүй энэ хүн хашраасаа болоод те нөгөө хүмүүсийг жоохон баг таньдаг байж магадгүй. Тэгэхээр та энэ одоо зүйл дээр ийм хосын ярилцаан дээр бол та илүү итгэвтэй байгаад өгөх юм бол энэ хүн танд одоо ерөөхдөө те тэгээд өгөх юм бол энэ хүн таныг сонгохоор байгаа байхгүй. Жоохон нөгөө таны мэдээлэл дутуу одоо ямар хүн бэ гэдгийг чи яг таг амар сайн ойлгож мэдэхгүй. Нэг бол болмоор юм шиг, нэг бол болмооргүй юм шиг тийм мэдрэмж аваад байгаа байхгүй.
Тэгэхээр та үнэхээр энэ хүнийг өөрөө болгохыг хүсэж байвал тий нөгөө хүнээ хит их хүлээгээд тий суугаад ах юм биш. Таныг хүлээж одоо таны эрхүүгээд хүлээж авах хүн чинь ер нь амьдрал нэлээд хүний амьдрал тань болохоор тий ямар нэгэн зүйл тууштай тийм төрлийн юм байгаа байхгүй юу? Одоо тэгээ энэ хүнийг өөртөө яхаа хүсвэл юу яаж болж манифест хийж болж байна. Очиод ярилцаж болж байна. Тэр зүйлээ онгойлгоод ярихыг хүсдэг тийм зүйл яаж болж байна. Өмнөх хосын харилцаанаасаа юм уу эсвэл өөрийнхөө материал ямар нэгэн зүйлээс болоод энэ хүн амар хашир ямар нэгэн зүйлийн хэмжээ хязгаар нь нэвтрээд явчихгүй гэхээс маш их айдаг. Тэгэхээр тийм мэдрэмж авчихгүй тий. Одоо бараг л хосын харилцаа. Өмнө таарсан үнэн л энэ хүнийг ер нь айгүй тийм хэцүү байдалтай. Гаднаас оох тэгж харагддаггүй мөртлөө энэ хүн дотор хүн нь болохоор айгүй тийм амар ганцаардмал хүн байгаа байхгүй. Хүн өөрийгөө ойлголцдог юм шиг харагдаж байгаа мөртлөө яг дотор хүн нь тийм биш. Харагдаж байгаа шиг шал өөр. Тэгээд та энэ хүнтэй илүү сайн яваад, илүү сайн ойлголцоод, илүү сайн өөрийгөө мэдрүүлээд тий би одоо чамтай хамт тий чамд би үнэхээр чин сэтгэлээс хайртай. Чамаагаа би маш их ингэж тий элдв анзын хар буруу сэтгэл агуугаар зөвхөн чиний хажууд байж чадна гэсэн зүйлийг мэдрүүлж чадах юм бол энэ хүн таныг сонгоод ямар нэгэн сэтгэлийн шарахыг тий одоо тайлбарлаад ингээд энэ хүн таны хажууд ингээд ирж чадах юм бол хоёрын харилцаа маш тийм сайхан амжилттай сайхан магадгүй гэрлэлт болохоор тийм харилцаа. Тэгэхээр та өөрөө нөгөө нэгэ хүлээж цуггүйгээр магадгүй бас нөгөө хүндээ өөрийгөө мэдрүүлэхээр жоохон хөдөлгөөн их хэрэгтэй байгаа. Хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань мессеж бол таныг хүлээж байгаа хүн чинь одоо эргэлзээтэй байгаа тийм харилцаанд байгаа хүн чинь та жоох үйл тэгээд өгөх юм бол энэ хүн таныг сонгоно гэсэн ийм мессеж гарч ирж байна. Тэгээд урилгын маань сонссонд баярлалаа. Баярлалаа. За 3 дугаар бүлэг. Англи хэлтэй хүмүүс нь харахыг уушаарай. За тусгал яг одоо бидээ зай тавьж өгөөрэй. Тэгвэл бүх зүйл маш сайнаар гэдэгт итгээрэй гэсэн юм толгой өдөр гарч ирсэн байна. Шантарсан одоо юмнаас ингээд шантрах гэдэг нь чамаас гэж байгаа биш үү? Ер нь зүгээр энэ хүн жоохон шантарсан. Юунаас ч юм ажиллаас ч юм уу амьдралаас ч юм уу тийм. Ер нь жоохон шантарсан. Ер нь ямар нэгэн зүйлээс жоохон явчих гад. Ажил төрлийн тал дээр ер нь амжилттай, дайчин
Уртаа хийдэг, тэрнийгээ төлөө явдаг, авдаг. Тэгтээ ингээ бас ийм ганцаараа байх гад байдаг төрлийн хүн байгаа байхгүй. Юмны одоо хэмжээг нь зарим үед хитэг тааруулахгүй. Ганцаараа байх үед хэтэрхий удаан ганцаараа байгаа. Тустай хугацаанд одоо хэтэрхийг ганцаараа байхдаа өөртөө хэтэрхийг ярилцдаг төрлийн. Тийм хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч энэ хүн бол ааж амьдралын тал дээр юм бол ажил карьерийн тал дээр бол ерөнхийдөө нэлээд дайжгүй хүнтэй ажил дурлал гайгүй сайн ярьцдаг тий шинэ боломжууд ч энэ хүн ер нь нэлээд гарч ирдэг ажил дээр амжилттай хийж бүтээсэн зүйлүүд ч байгаа алдаж онжсэн үеуд ч байгаа байсан зүйлүүд ч байгаа ер нь ямар алдаж оноод үүссэн тийм энергитэй хүн харагдаж байна. Ер нь нэлээд хөдөлмөрч нэлээд дайчин. Магадгүй тийм хосын харилцаа гэхээс илүүтэйгээр энэ хүн ажилдаа маш их дуртай. Мөнгөний араас хийхийг хөдөлсөн бэ. Мөнгө байвал чухал юм шиг тийм мэдрэмжтэй юм байна. Мөнгөнд аягүй дуртай. Их хөдөлмөрлөдөг, тэрнгээр олддог, алддаг тий. Мөнгөнд нэлээд дуртай. Тийм юм байна. Бараг мөнгөтэй гэрлээд хүнтэй одоо гойсон ч боломж гэж боддог ч юм уу. Магадгүй өөр эмэгтэйчүүдтэй харилцдаг, олон сонголттой байдаг. Энэ хүн дээр бол зүгээр л харахад чамаа гэсэн сэтгэлээс илүү чи тэр хүнийг гэсэн сэтгэлтэй. Чамаа гэсэн сэтгэл бол ерөөс харагдахгүй. Чи л нөгөө нэг хит бодож хитгүүлээд. Хит энэ хүн рүү анхаарал хандуулаад өөр босоо зүйлийг харахгүй байхгүй бол чиний амьдрал чамаа гэсэн өөр хүмүүс байдаг. Тэр хүмүүс олж харахгүй ганцхан хүн хэтэрхий их анхаарал хандуулаад нөгөө үнэ хүлээгээд одоо амьдрал чинь гарч ирж байгаа өөр боломж үнэг тий одоо баг мөнгөтэй гэрэлцсэн хүнтэй нэг аим хүнтэй гэрлэх бодлого ч юм уу тий. Одоо хэлэхэд надад мэдрэгдэж байгаа энерги бол юм байна. Энэ хүн гэр бүлтэй болцсон байсан ч гэсэн ажил амьдрал гэдэг айлын сайн нөхөр байхаар ч юм уу тий сайн айн ажил байхаар тийм хүн бол биш. Магадгүй тий мөнгөөр дутхгүй одоо тиймэрхүү зүйл өсчөөл энэ хүн нэг мөнгөөр дутаахгүй. Гэхдээ амар зүрхий хайр амлаад амар тийм сайхан романтик одоо байлгаад байх бол бас биш. Өөр эмэгтэйчүүдтэй уулздаг. Амьдрал нь ганцхан та биш. Тэр энэ сонголтыг та өөрөө хийн. Та мэдээж хүлээ энэ хүнийг өөрөө болгоно гэд бодвол энэ хүн огт таныг сонгохгүй бас биш. Гэхдээ
таныг сонгоод таны хажууд байвал энэ хүн таныг ер нь сэтгэлийн одоо тэ нэг зовнилтай хүлээлгсэн зээж амар гоё тийм хайранд умбуулсан тийм бол болох. Тэр та хин нэгнийг ямар хүнийг амьдралтаа оруулж ирэх юм аа гэдэг айгуу сайн бодох хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Амьдрал чинь зөндөө олон сонголтууд, зөндөө олон боломжууд байна. Тэгээд та өөрөө хэнийг сонгохоосоо шалтгаалж таны ирээдүй шийдэгдэнэ. Тэгэхээр миний ерөнхийдөө таныг ирэх үү гэд хүлээж байгаа хүнд ч өгж байгаа ерөнхий мессежийг ойлгосон байх гэж найдаж байна. 3 дугаар бүлгийн уншлага энэ хүрээд дуусаж байна. Тэгээд ерөнхий уншлагыг маань сонссон баярлалаа. Баяр таа.